За өдрийн мэнд төрийн мэдлийн өмчийг ингээ хувьчлах гэж байгаа талархаж байгаа. За мэдээж бас болгоомжтой хандах ёстой, бэлтгэлээс хангах ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Ер нь энэ хулгайг үүсгэн салбаруудыг хувьчилж засаглал менежментийг нь сайжруулах нь зөвөө. Төрөнд яг төрийн өмчийн бодлого зохицуулалтаас нэг дуудлага худалдаа тэр засаглал хоёр бол яг бай. Тэгээ болох байх. Хамгийн гол нь бидний хуулийн гол агуулгач нь биржээр олон нийтэд худалдах гэдэг асуудал дээр хөрөнгийн биржийн хувьчлал, хууль эрх зүйн орчин хоёр чинь энэ гол суурь нь байгаамаа. Энэ хуулийг хэлцэж явах явцад өнгөрсөн мягмар гарагт эдийн засгийн байнгын хорооны хурал дээр би эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг юу ярьж байгааг сонсоол эсвэл да. Тэн дээр хамгийн гол яригдж байгаа юм нь энэ хөрөнгийн биржийн одоо бол бид нар чинь 34% нь хувьчилсан байна. Гэтэл тэр байрлал байшин хоёрт нь болоод идэг салгаж хувьчлыч гэнэ. Энэ 1900 биш 22 оны 34% хувьчилч нь одоо байшин байртаа хувьчилсан юм уу? Эсвэл та бүхний зарим гишүүд яриад байгаа шиг нь системийн биржийн эрхийг байшин савын тусад нь хувьчилсан юм уу? Тэр 34% чинь хувьчилж ямар юм захтаргаа би танаас үүнийг асуух гээд байгаа. Ер нь хэрвээ ингэж хувьчлах юм бол 22 оны 34% чинь 119,157 509 ширхэг хувьцаа арилжаасан юм биш үү 100 төгрөгөөр 11.9 тэрбум төгрөг татан төвлөрсөн юм байна. Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигч шиг ирэх ашиг яах юм? Ингэж хувьчилчаад ингээд жижиг хувьцаа эзэмшигчтэй ингээд орхиж болох юм уу? Цогцоор нүг нь хувьцалбал энэ чинь үн цэнтэй биш үү? За энэ асуултуудаа бим докторгаас бас хариулт авна. За хоёр дахь зүйл нь энэ засгийн газарт одоо яг санал асууд сая анар гишүүн бас асууж ах шиг байна. Энэ хувьчлалаа хэрхэн яаж явуулах? Тэр road map буюу зураглагч нь хаана бай? Энэ хувьчлалыг хэрхэн амжилттай явах замын зураглалаа та бүхэн нэг энэ гишүүдэд нэг бас танилцуулаад өгнө. Тэгээд тодруулга авъя дараа нь. Бямцог тишүү хариулна. За юу 34% хөвчилсөн хөрөнгийн биржийн тэгвэл бол одоо байгаагаар нь тийм үү үндсэн хөрөнгө эргэлтийн хөрөнгө програм тоног төхөөрөмж лиценз патент гэдэг одоо бүх зүйлтэй ингээд тусгай зөвшөөрөл ингээд хувьчилсан. Одоо нэмээд бид 15% хувьчлаад одоо 49 болгоё гэсэн. Энд дээр бол сангийн яамны санал бол үндсэндээ 51 төр байх ёстой шүү гэсэн санд ирсэн учраас бидний 49 гэж байгаа. Их хурлын гишүүд маань ярьж байгаад цаашаага 66 болох юм уу 100% байх юм уу эсвэл орж ирснээр явуулах юм энэ их хурлын бүр ирэх. За байрны хувьд одоо бас тийм үү бас одоо ингээд энэ хувьчлал нэрээр тэр сайхан байршил тэр сайхан байрыг тийм үү авах тэрэнд л үнцэн явчихъя гэдэг хардаад байгаа учраас тэрийг аваад үлдэж болно. Энийг их хурлаас ус чиглэх юм бол энэ ингэж болтноо гэсэн тийм саналуд хэлсэн гэдэг хэлээ. За та бүхэнд тогтоол харагдсан баг. Энэ дээр одоо үндсэн чиглэлийн зорилго бичсэн байгаа. Хоёрдугаарт нь үндсэн зарчим одоо энэ үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд ямар зарчим баримтлах юм гээд бичсэн байгаа. Гуравдугаарт нь үндсэн чиглэл хэрэгжүүлэх зохион байгуулалт арга хэлбэргээд одоо энэ дээр маш тодорхой бичсэн байгаа. За дөрөвдүгээрт нь тийм үү биржээр нээлттэй худалдах төрийн өмч хуулийн этгээдүүд гэдэг ингээд бүгдээ ингээд тодорхой. Үндсэндээ таны асуугаад байгаа арга зам одоо замын зураг одоо энд байж байгаа. Энд. Энийг одоо өшөө сайжруулах, өшөө одоо нэмж хасах нээлттэй. Энэ дотор тэгээд засгийн газар жил бүр энийг тодтох нь. Их хурл ерөнхийд нь үндсэн ингээд батлаад өгчин сайн тэрийг засгийн газар жил бүр нөхцөл байдлаар тодтоо гэдгийг тухайн үед нь одоо асуудал шийдэн судалгаагүй байна гэж манай анар гишүүд нар яриад байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Энэ бол бас энэ дотор орцсон байгаа. Энийг тэгэхээр та бүхэн бас өшөө энэ юмудаа гүйцээж хийж ингэж дараагийн тийм үү ингэсэн тохиол тэрийг хий тэгсэн тохиол тэрийг энийг хий гэдгийг одоо бүгдийн тусгаад өгөх бүрэн нээлттэй. Тэгэхээр энэ хэдүүлээс хамтраад өшөө сайжруулах тал дээр нь анхаарал ажиллацгаая. Эцэст нь одоо үр дүн гаргасан Монгол улсын бас эдийн засаг томорч тэлээсээ төрийн оролцоо эдийн засагт багасаасаа хувийн хвшлэл маань илүү томроосоо эцэст нь энэ байгалийн баялагийг өгөөж энэ одоо төрийн өмч компаниудын одоо өгөөж энэ бүгдээс Монголын ард түмэн бас илүү бас өгөөж хүртдэг байгаасаа гэдгэл бодлогын хүрээнд засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж улсын их хурлын бас үүрэг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж засгийн газар энэ одоо тогтоолыг оруулж ирсэн гэдэг та бүхэндээ эцэст нь хэлье.